Одмондөр суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. 360-аа чөлөөт нэвтрүүлэг маань эхэллээ. Facebook-ийн Одмондөр пэйж 360-аа групп болон Одмондөр радио 83.3 107 гэсэн хостелгоноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр 2026 оны 2 дугаар сарын 23-ны даваа гараг ажлын шинэхэн өдөр эхэллээ. Шинийн 6-ны өдөр бас золголтон доосаагүй бас явцгааж байна уу шинэлэгчд маань. За өнөөдөр сэтгэл хөдлөлийн шатлал гэдэг сэдвээр ярилцах гэж байна. Ерөн сэтгэл хөдлөлийн тухай ярилцсан гэсэн үг. За студид сэтгэл засалч эмч тарих танин мэдхийн судлаач Мэд сайхны далай цэр маань хүрэлцэн ирсэн байна. За дааг даалантай бэрөө болчинтай онд минь тарган тавтай орвоо. За дааг даалантай бэрөө болчинтай онд минь тарган тавтай орлоо. За манай үзэгчд маань бас өөрийгөө нэг товчхон танилцуулаад хоёлаа эхлэе да. Ааха. За Дамаа Далайцар гэдэг сэтгэл заслын эмч мэрэгчлээ. 2018 онд бол ашуусыг төгсөж байсан. Аавны дараа бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд 2 жил дадлага чимчээр резидент эмчээр ажиллаад дараа нь Баянгол дүүрэгт 3 жил. За сүүлийн 3 жил бол Италийн Сицили мужид тарих танин мэдхүй судлалаар магистрийн зэрэг хамгаалсан байгаа. За бүр Италиас ирсэн. Бас ирээд удаагүй байгаа гэсэн шүү дээ тийм. Ирээд ирэхэд энэ 2 сараар итэл болж байна. За буцаа тавтай мөрөл. За баярлалаа. Тэгээ цагаан сараа ихээр ирсэн байна шүү дээ. За одоо бид нэр гаргаж байгаа энэ үйлдэлүүд маань ер нь дандаа сэтгэл хөдлөлийн илэрхийлэл юм уу? Эсвэл одоо тийм нэг даацтайхан болоод ирэхээр энийг нэг ууралдаг ч юм уу, их баярлдаг ч юм уу, ингээр сэтгэл хөдлөл гэх юм уу гэд ер нь сэтгэл хөдлөл юу вэ гэдгээ соёлоо асуултаа эхэлчих. За сэтгэл хөдлөл гэдэг үг байдаг тийм монгол хэлэнд. За ер нь бол англиар бол emotion гэдэг тийм. За энэ үг бол ер нь тэгээ мөвөрөө буюу латин хэлний мөвөрөө буюу шилжих гэсэн үгнээс гаралтай үг юм байна. За зарим одоо судлаачид бол energy emotion гэж нэрлэгээд байдаг. За энэ болохоор бас энерги хөдлөн гэсэн санаа яваад байна тийм. За тэгэхээр бидний сэтгэл ер нь бол хөдлөн гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр бидний сэтгэл зүйн төлөв байдал дандаа нэг төлөвөөс нөгөө төлөв байдал руу шилжиж идэх гэсэн үг. Тийм үү. Тэгэхээр бид тэр төлөв байдлыг ер нь бол яаж ангилж болох уу, ямар одоо шат дараалтай байж болох уу гэдэг талаар өнөөдрийн одоо подкастыг бэлтгэж ирлээ. За нэрээ сонирхолтой юм байна тий. Нэрээ тийм биш үү? За тэгэхээр хамгийн түрүүнд ерөнхийдөө бол сэтгэл хөдлөлийн талаар одоо хүмүүс их боддог те. Сэтгэл хөдлөл болон мэдрэмж хоёр хоорондоо ялгаатай гэж та бодож байна уу? Ямар ялгаатай байж болох вэ? За ялгаатай юм шиг байна. За хоёр өөр үгээр нэрлэснийг хэлвэл за шууд ингээд сонсоход ч бас өөр санагдаж байна те. Сэтгэл хөдлөл мэдрэмж гэтээ мэдрээд сайхан санагдахаар одоо сэтгэл хөдлөл болчих гоож байгаа ч юм шиг тий тэгээд биш үү. Яг үнэ. За ерөөдөө бол сэтгэл хөдлөл гэдэг нь болохоор хүний бие махбод болон одоо тархинд явагдаж байгаа бүх энэ процессыг хэлээд байна тий. Тэгэхээр хүний тархи болон бие махбод энэ хоорондоо бол маш ингээд салшгүй одоо холбоотой гэсэн үг байна тий. За тэгэхээр бодол төрүүлж үүсдэг үү эсвэл сэтгэлийн хөдөлгөөнд төрүүлж үүсдэг үү гэсэн бас нэг асуулт гарч байна. Яасан хэцүү асуулт. Бодол төрүүлж төрөх үү сэтгэлийн хөдлөлөө. Тий. За бодол юм болоо. За тэгэхээр арай биш байгаа тийм. За сэтгэлийн хөдөлгөөн бол ер нь бол маш одоо хурдтай одоо 1 секундын дотор ирэхэд бол маш хурдан үүсдэг гэсэн үг. Бодол үүсч амжихаас өмнө. Шууд уур юм уу баяр төрх нь шүү дээ эхлээд. Одоо чинь та чинь одоо амьдралынхаа явцад одоо уурлахыг та хүнээр заалгаж үзчихсэн үү? Үгүй шүү. Уурлахыг эсвэл гонигтай байхыг те. Эсвэл аз жаргалтай байхыг бид нар хүнээр заалгадаг үү те. Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөн гэдэг зүйл бол ер нь бодлоос маш хурдтайгаар явагдана гэсэн үг. Тэгэхээр бид нар тэр бодлын тэр мэдрэмж тэр зүйл гэдэг зүйл бол маш хурд үүсдэг. Тэгэхээр сэтгэл хөдлөлөнд төрүүлж үүсээд дараа нь бид нар тэрийг ухамсарладаг. Тэгэхээр тэр мэдрэмж нь дараа үүсгэж байна гэсэн үг байхгүй юу? Энд нэг ийм одоо би одоо сая ууралчих шиг л бол одоо энэ зүрх тэлсэтэй байна те. Эсвэл одоо жоохон ингээд амьсгаа давчтайтай байна. Миний ингээд халуун өргөд байна те гэдэг ч юм уу. Энэ физиологийн энэ хариу уруулууд эхэлж төрүүлж явагдаад сая нэр яг амар уур хурчөө гэж боддог шүү те. Тэгэхээр тэр нэхэр чи илүү мэдрэмж гэдэг нь болохоор тийм очиртай байгаа даа те. Тийм байна. За одоо бид нар чинь нөгөө яг эднэргээ нөгөө нэг тусдаа үгээр илэрхийлдэг ч гэсэн яг аль нь төрүүлээд яагаад ийгээд байгаа ерөөсөө мэддэггүй явдаг юм байна гэдгийг сайн мэдж авлаа. Тэгээд одоо хүүхэд одоо гэр бүлийнхэнтэйгээ ч юм уу хайртай хүмүүстэйгээ байхдаа ингээ зарим хүмүүс бол ингээд савл хийвэл одоо ууралчих гад өөрөө ууралж байгаач мэдхгүй ууралчих гад байдаг. Гэтэл тэр нарийн нандин те гэр бүлийнхаа хайртай хүмүүстэйгээ байхдаа дандаа ийм одоо зөөлөн тайван харьцах
Тэг үүнийгээ удирдах гэх юм уу те уур хүрэн штэ ер нь бол те энийгээ удирдах ийм байх ер нь боломжтой юу? Гэр бүл тийм тайван амгалан амьдрах боломж байна уу? За маш сайхан асуулт байна. За хүний одоо сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмж гэдэг зүйлд бол үндсэндээ бол хоёр үндэс хэрэгцээ байдаг. За нэг нь болохоор одоо хүлээн зөвшөөрөгдөх. За одоо юу гэдэг та ингээд уурлаа гэж бодоход таны одоо энэ зүйл уурж болох уу юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх те. Эсвэл нөгөө хүмүүс нь би ингээд өнөөдөр ингээд ингэсэн чинь ингээд уурлсан чинь ийм болчлаа гэсэн чинь хүмүүс тийш тийм байж болно шүү тэгэхээр хүн тайвширдаг те. За нэгдүгээрт хоёрдугаар гэх юм бол хүний мэдрэмж сэтгэлийн хөдөлгөөн гэдэг зүйл илэрхийлэгдэх гэдэг хэрэгцээ байдаг. Тэгэхээр энэ хоёр хэрэгцээ ерөөдөө бол хангагдчих яах юм бол ер нь тэр мэдрэмжийн үг нь бол дараачийн төвшин рүүгээ шилжинэ гэсэн үг байхгүй. Уурсан байж болно шүү дээ те. Уурлаад тэр мэдрэмжийг нь нөгөө хүнтэй за би өнөөдөр нэг иймэрхүү өдөр байлаа гэсэн чинь нөгөө хүн за юунд нь ууралт юм те. Тэ болооч те. Яадаг нэг тоогоод ах юм биш үү те. Гэхдээ хүн яадаг вүлээ. Улам тэр уурн ингээл хүрээл чи яагаад намаа ингээд ойлгохгүй байгаа юм бэ? Би чи ингээд айгу хэцүү байлаа штэ гэдэг те. Тэгэхээр тэр мэдрэмжийн үг нь бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Тэгээ хүлээн зөвшөөрө илэрхийлчих юм бол дараачийн тэр төвшин рүүгээ шилжих боломжтой гэж ойлгож байна. Тэгээ одоо яг миний бас хэрэгэлдэг тактик л байна л да. Одоо хүн яг ууртаа авах үед нь те за тийм гिचээд дараа нь ингээд сайхан тайвширсныхын дараа үгүй нэрэ гэд те нөгөө асуудлыг эргэж гарч ирээд 50-наар ярилцдаг ч юм уу те. Тэгээ ер нь ингээд нэг жоохон хүлээн зөвшөөрөд өгөх хэрэгтэй гэсэн үг үү? Тэг одоо ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөх гэдэг бол айгүй чухал эрх заагаад байгаа байхгүй юу? Тийм. Жишээ нь одоо хүүхдийн нөгөө жишээн дээр байдаг ч те. За хүүхд ингээд одоо нэг жишээ авчи те. Хүүхд ингээд уйлаад байдаг те. Жохоо хүүхд ч уйлаа шүү дээ. Тэгэхээр зарим хүүхдүүд их илүү хүүхнээ ахуулах гад байдаг. Зарим хүүхдүүд болохоор арай гайгууд ингээд зарим ээжүүд ингэдэг шүү. Хүүхд ингээд аваад ахаар улам ахуулах гад байдаг болчт юм аа. Тийм болохоор ингээд зүгээр орхичих. Тэ тэр хүүхд уйлж байгаад ингээд чимээг болчдөг те. Тэгэхээр энэ нөгөө нэг юу вэ гэхээр хүүхдийн сэтгэл хөдлөлийг нөгөө нэг үл хайхарч байгаа хэлбэр байхгүй. Тэгэхээр тэр одоо үл хайхрлын энэ хэлбэр нь дараачийн нөгөө сэтгэл хөдлөлийн нэг дарах хэлбэр маяг гэдэг ч юм уу. Хүн ингээд өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмжийг илэрхийлж чадахгүй тэр байдал руу хүрдэг. Тэгэхээр энэ хүлээн зөвшөөрөх хэрэгцээ, хайрлагдах хэрэгцээ гэдэг ч юм уу, ойлгох хэрэгцээ, энэ сэтгэл зүйн хэрэгцээнүүд заавал ингэж нөгөө хангагдчихэж тэр сэтгэлийн хөдөлгөөн тэр бүрэн нөгөө нэг юугаараа одоо илэрхийлэгдэнэ гэсэн үг. Тэр аюул чухал хэрэгцээ байдаг. Хүүхдийн жишээ бас их таалагдлаа. Хүмүүс харин хүүхдтэй аюул нөгөө хариг санагдаад байдаг л та хүүхэд нь уйлаад ах чинь зүгээр уйлаад үхэл аж энэ гэж мэгээд тэгээд нөгөө хүүхэд чинь хөрхий нөгөө нэг анхаарал юм уу хайр халамж юм хүсэж тоохгүй байгаа тахаар бас тийг санагддаг. Энийг бас яг тодруулж хэлсэнд их баярлалаа. Тэгээд ер нь зүгээр хүүхэд ч гэлтгүй том хүн ч гэсэн адилхан шүү дээ. Бид нар ч ер нь ингээ хөгшөрдөг юм уу гэж бас гайх чинь те. Ингээ тавьцаа ихчтэйгээ ярьж ятал хүртэл ингээ дотор нэг жоохон хүүхэд нэг асуудал тулгарсан чинь их чинь яг ингээ тэгээд тэгсэн уг нь тэгсэн бол ингээ ярьж яхан сонсон чи яг нэг жоохон хөвгчийг санагдаад тэгээд нэрээ ингээд бид нар чи энийг нөгөө хөгшин хүн гэдэг шиг гэдэг юм байдгүй юм байна. Адилхан дотор нь ингээд нөгөө адилхан хүмүүс байдаг юм байна. Тэгээд бид нар ч одоо гэтэл ажлын орчинд ч юм уу, найз нөхдийнхөө орчинд ч юм уу үл ойлгогдоод юм уу өөрийнхөө яг нөгөө илэрхийлэх гэсэн юм ингээд одоо игнордуулаад ахаар цаанаасаа бүр өөрийгөө ингэж батлах гад тэгээд миний нөгөө нэг байдаг хөөрхөн урнаа маань ингээд нэг жоохон зэвүүндээ урнаа болж хуурж бариад те. Яг байна. Тэгээд харин би ингээд намайг ойлгодог найз нөхдийнхөө дунд байхаар өөрийгөө ямар ч батлах хэрэгцээгүй ингээд зүгээр ингээд гоё кул урнаа байж идэг ч юм уу. Ингээд нөгөө нэг орчны хүмүүсийн хүлээн авалт юм уу. Эсвэл одоо тэр зүйлээсээ болоод бас өөрөөр болоод ах шиг санагддгийг шүү. Ер нь бол одоо хүний сэтгэлийн хөдөлгөөн гэдэг зүйл бол яг 3 нас хүртэл ер нь бол илүү хөгждөг гэж үзэж байна. Ягаад гэх юм бол сэтгэл хөдлөлийн тарих дээр одоо 3 нас хүртэлх дээр ямар хайр халамж авч байна, ямар орчинд хүмүүжж байна, ямар хүмүүстэй харилцаж байна, хэр зэрэг хайр халамжийг авч чадж байна, хэр зэрэг ойлгогдож байна гэдэг ч юм уу те. Тэр нөгөө дотоод хүүхэд гэдэг зүйл бол тэр сэтгэлийн хөдөлгөөн хэлээд байгаа байхгүй. Дотоод хүүхэд бол сэтгэлийн хөдөлгөөнтэй ажиллах юм. Бидний дотоод хүүхэд ер нь бол ямар нэгэн байдлаар бидрийг өөр нэг л бас хамгаалах гэж их үздэг. Дотоод хүүхэд юу вэ гэдэг нэр яг ярих хэрэгтэй юм биш үү? Нэрээ дотоод хүүхэд л гэдэг те. Сэтгэл хөдлөл юм уу тэгээд ерөнхийдөө сэтгэлийн хөдлөлөн гэж ойлгож байна. За жишээ нь ингээд хүн ингээд одоо жишээ нь ингээд нэрэл ингээд онцгүй ингээд харьцаал ингээд дээрлээд ч юм уу ингээд эвгүй харьцаад идэх те. Тийм гот тэгэл цаанаасаа л ингээд уурал
Тэгэл итгэдэг ч те сэтгэлийн хөдөлгөөний төрдөг те. Тэнгууд тэрийг хүн яхаа ухамсараараа те илүү нөгөө нэг насан турсан одоо урна насан турсан далаасар гэдэг ч юм уу те. Тэр нь за яах гэсэн бэ чи болоо шүү дээ чи болохгүй шүү дээ. Нийгэм орчинд ийм байж болохгүй шүү дээ те. Чи ингээд уурлахаар чи наача ингээд нэг асуудал ингээд хэцүүрийн шийдтэй гээд дараад байдаг. А тэнгууд нөгөө нэг сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгохгүй байгаа гэдэг. Би ингээд одоо чамаа ингээд хамгаалах гэдэг шүү дээ те. Би чамд ингээд туслах гэдэг шүү дээ. Чи яагаад намаа ингээд байнга дараад байд юм бэ гэдэг. Тэгээ дотоод хүүхдийн нөгөө нэг гол зан чанарын онцлог бол дарах тусам нэг алдаа гэдэгтэй адилхан маш тийм зөрүүд хүүхдийг ингээд явж байхад нь өө чи бол наатаа яахгүй гэдэг улам л нөгөө төр үзтгээд байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан тэр дотоод хүүхдийн үг нь бол ойлгоод за би ингээд ийм сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч байгаа юм байна. Энийг чи ойлголоо, хүлээн зөвшөөрлөө байж болно гэд харагдаад ч юм уу те. Тэрийг эхлэж тайвшруулсны дараа тэр нөгөө нэг дараачийн процессыг явагдахгүй бол хүчээр нөгөө байнга үзээд тахаар улам нөгөө зөрүүлээд идэх гэсэн үг. Сэтгэлийн хөдөлгөөний тийм тэгж ойлгож болно. Тайвшруулах гэж тий. Тэгэхээр одоо өөртөө ярилцах ч гэдэг юм эсвэл за энэ хүн өөрөө одоо ийм асуудалтай хүн учраас энийг ойлгочихоо гэдэг дотгошооныгоо ингээ ярилцдаг ч юм. Одоо тайвшруулах гэхээр ер нь ямар аргууд байх вэ? Одоо энэ бол хүн болгон дээр бас ондоо гэж бодлоо. Ерөнхийдөө бол энэ физиологийн энэ реакшнууд бол ихэд бол 90 секунд орчим үргэлжлэдэг зарим судалгаанууд бас үзээд байгаа. Тэгэхээр одоо надад ямар нэгэн эрэг сөрөг гэж бас ангилдагтэй сэтгэлийн хөдөлгөөнийг бас тэгж ангилж болно ангилахгүй ч байж бас болно. Тэгэхээр энэ физиологийн энэ хариу урал 90 секунд үргэлжлэе гэж тоход тэрийг дахиж үргэлжлүүлэх үү гэдгийг хүн өөрийнхөө ухамсартайгаар шийддэг гэсэн үг байхгүй. 90 секунд гэсэн нэр яг 90 секунд баг болдсон шүү. Тэр ингээд зүрх ингээд давчтаал ингээд лайфстайл давчтаал тий. Тэр нөгөө чангарлын байдал стрессийн төлөвт орчоод тэр энэ хүн намаа ингээл яг ингээл байна да. Ингээл тэр бодогдоод байна шүү дээ. Тэр давлгаанууд ингээл дахин эхнийх нь яг нөгөө нэг сэтгэл хөдлөлийн давлгаа үүслэе гэж бодоход дараагийн давлгаануудыг үүсгдэг байх нь дандаа бодлууд тэр давтагдсан бодлууд. Тэгээ энэ хвчлээ яагаад тэгж давлгаалж байгаа гэхээр өмнөх одоо тэр дурсамжуудтай л холбоотой байдаг. Тэр тархины лимби систем гэдэг ч юм уу. Сэтгэл хөдлөлийн тийм. За таныг одоо шинэ одоо хүмүүхагаар ишлээ гэж тэ. Заах мохооч. Тэг хүмүүхагаар ирлээ гэж тод. Таныг багт ч юм уу тий. Баг насанд ч юм уу эсвэл өмнө нь ингээд айгу мохоогаар ажилласан. Тэр л одоо дурсамжтай тэр лимбийн систем шууд холбогдчихно гэсэн үг. Тэгээд нөгөө сэтгэлийн хөдөлгөөний идэвчээд хүүшээ наа чи чамаа ингэчлээ штэ. Наад чи өмнөх юм чи ингэжсэн штэ. За одоо наадах ингээд яа гэдэг. Улам нөгөө нэг өдөөгöd идэг гэсэн үг. Тэгж үсч бас болно. Тэгэхээр тухайн нөхцөл байдал одоо хүн зэрэгс үл хамааран миний бас өөрийн хувийн нөгөө трама гэж ирдэг шүү дээ тий. Түүнтэй бас холбоотой учраас ерөн жоохон эрүүл ухаанаар бодох хэрэгтэй болж таарад байна. 3 нас хүртэл одоо хүүхдийн одоо тэр ухамсар суудаг гэсэн одоо травмат гэдэг зүйлтэй холбоож ярихад одоо хүнийг ингээл гаргасан бүх зүйлийг эн чи ийм тарамтай, эн чи ийм травматай гэл ингээд хичнээн сайн байсан ч баг те муугар хэлвэл одоо мөнгөсөө олдог хүн байлаа шээ. Наа чин дутуугийн комплекстэй одоо мөнгөний төлөө ингээд явдаг шүү дээ. Муугар хэлчих аягүй амархан. Тэгээд нөгөө усан дээгүүр хүн алхаж байсан ч гэсэн наа чин сэлж чаддгүй болохоор ингээд усан дээр алхачдээ шүү дээ гэх нь холгүй те. Тэгээд энэ трама гэдэг зүйл чи одоо хүнийг ер нь сайн сайхан зүйл рүү түлхэж болдог зүйл юм уу? Бүх одоо миний гаргаж байгаа зүйлүүд үүлийн үр гэдэг шиг ямар нэгэн зүйлийн үр дүнд одоо би ямар нэгэн зүйл гаргана да. Тэр нь одоо тэгээд ийм трама гэдэг зүйл маань намайг одоо сайн зүйл төрүүлж болох юм уу? Одоо би трамаг бас ойлгох ойлоод байгаа. За трама гэж нэрлэж болно. За таагүй дурсамж гэж бас нэрлэж болно тий. За ер нь бол одоо сэтгэл заслын одоо эмчилгээний явцад бол тухайн травматай ажиллах гэхээс илүү одоо орчин үед одоо CBT гэдэг ч юм уу те тань мэд хүндэслэлийн үед бол травманы одоо үр дүнд үүссэн тэр заан үйлдэл ажиллана гэсэн үг. Үр дүнд үүссэн заан үйлдэл ажиллана гэсэн үг. Жишээ нь одоо хүүхдийг одоо баагахт нь хүчээр хөдөлмөр эхлүүлээд байж болно шүү дээ те. Задч үдэ ч юм уу те. Тэгээд авах юм бол тэр хүүхд дараа нэгээд хөдөлмөр эхлэх дург болчих болно шүү дээ. Жишээ нь. Тэгэхээр за яг одоо энэ бол ийм нэг жишээ байна те. За нөгөө талаас бид нар энэ сэтгэлийн хөдөлгөөнийг эмгэгшүүлэх гэдэг юм байдаг. Одоо хүнд төрж болдог нормал сэтгэлийн хөдөлгөөнийг наа чи ийм эмэг байна гэдэг ч юм уу те. Би ингээд эмгэгшээд байна гэдэг ч юм. Хүн өөрийгөө онцлоод ч юм уу. Тэгээд тэр хайрцагт оруулчихаар за би ингээд сэтгэл түгших эмэгтэй юм байна. Би ингээд депресстэй юм байна. PTSD гэдэг ч юм уу. OCD. Одоо хүмүүс аягүй тэгж шүү дээ те. Одоо OCD бэлгээ гэдэг ч юм уу те. Гэдэг ч юм уу. Инсомно гарна гэдэг ч юм уу те. Энэ сэтгцийн энэ эмгүүдийг ер нь бол маш хүнд гэх юм уу. Ер нь бол сэтгцийн эмгэг гэдэг онш гэдэг
гэдэг бол нэлээд удаан хугацаад бүр ингээд болохоо байсан хойно тавигддаг онош болохоош биш одоо реакшн байдлаар тий одоо хариу урал байдлаар сэтгэл түгшиг гэж хариу урал байж болно сэтгэл гутрах хариу урал гэж байж болно тий нойр үдэж болно тэрийн энэ юмнууд болохоор тодорхой хэмжээ хүний амьдрал тохиолдож болно гэсэн үг байхгүй заавал тэрийг яг тэр нөгөө нэг эмгэгрүү тэгж нөгөө түлхснээр хүн өөрөө өөрийгөө нөгөө хайрцаглах байдал руу орно гэсэн үг. За тийм эмгэг гэдэг бол одоо чинь эдийн эштитэй ч гэдэг юм хүн өөрийгөө тэгэнгუთ яг эдийн эштитэй тэр хүний яг хэрхэн байдгийг харангуут ингээд бүр маш хүнд нөхцөл харагдаж байгаа байхгүй тий. Пэж ямар айхтар юм бэ гэмээр гэтэл ингээ манай найз би одоо үсэдтэйгээ бараг тий одоо гэж мэгдэг ч юм уу. Тэгэхээр одоо хүн нэг жоох юмаа цэвэрлдэг барьдаг болохоор л одоо шууд тэгээд идэг. Тэгвэл одоо энэ трама гэдэг зүйлийг яах юм? Оншилж болох юм уу? Эсвэл би одоо өөрийгөө эсвэл хин нэгэн одоо гадны хүн намайг энэ нэг ийм травматай байна гэд байх нь юу нь ямар вэ? Psychotrauma гэдэг юм ээ тий. Psychotrauma буюу сэтгэл зүйн гэмтэл гэдэг үг юм тий. За энэ бол яг сэтгцийн салбар сэтгцийн эрүүл мэндийн салбарт бол маш хүнд төрлийн одоо дайных гэдэг ч юм уу эсвэл одоо бэлгийн хүчирхийлэл байна уу? За эсвэл одоо гэр бүлийн хүчирхийлэл байна уу? Нэлийн хүнд төвшин дээр бас яригддаг зүйл. Гэхдээ гэсэн идэж хүн болгоны тэр мэдрэх байдлаас ондоо шүү дээ. Зарим хүмүүс юм идэж бодож хүлээж авдаг хүмүүс байдаг. Тэ? Ерөөсөө тэгж нэг байдаг те. Тэр баргийн юм тэгээ таад ингээ бодоол байждаг те. Зарим хүмүүс нэг мэдрэмтгий хүмүүс байдаг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй тийм мэдрэмтгий хүмүүс байдаг. Тийм хүмүүсийг ерөнхийдөө бол одоо тэр таагүй юмнууд бүр илүү хүнд тусна гэсэн үг байхгүй. Тэгж ойлгож болно. Тэгээд дээрэс нь одоо hyper emotion theory гэж байдаг байхгүй. Тэгэхээр энэ сэтгэлийн хөдөлгөөн аль нэг сэтгэлийн хөдөлгөөн ихсэхээр асуудал болдог. Жишээ нь та одоо байнга аз жаргалтай байгаатай байл яах вэ? Тийм хүмүүс байдаг. Тийм. Тийм хүмүүсийг одоо bipolar гэж бас болно тий. Ягаад гэх юм бол байнгын тий одоо 24 цаг тий. Харин тий. Сэтгэлийн хөөрлийн байдалтай байна гэдэг бол 7 хоног ч юм. Тэр маш удаан хугацаанд үргэлж болдог чинь. Bipolar эмгийн үед бол маш удаан хугацаанд үргэлжлэж болдог. Жишээ нь. Энэ хүүхдүүд ер нь яагаад энэ өөрсдөө тийш нэрлээд байна те гэдэг бас аягүй чухал асуудал байхгүй. Одоо надад тийм хүүхдүүд бас ингээд холбогддог. Яагаад гэх юм бол өвөө минь ч юм уу өмнөх одоо бүүмрүүд миллениалууд те тэр сэтгцийн асуудал гэдэг юмар дамжуулж тэгж ойлгох гэдэг байхгүй. Түүнээс ш та чинь манай үед тийм байж л байсан шүү дээ, тэ? Манай үед тэгээд хүүхдийг зоддог л байсан шүү дээ, тэ? Хүүхдийн ингэдэг л байсан шүү дээ. Хамаагүй. Тэгвэл сэтгцийн асуудал болоод хүндэрчүүл яах юм бэ гэдэг юм дээр. Тэгвэл нөгөө хүүхд чинь ойлгох гэдэг байхгүй, тэ? Хайрлагдах га, тэ? Хүлээн зөвшөөрөх хүрэх гэдэг байна. Тийм байдлаар хүүхдүүд бас илүү нөгөө нэг би ийм асуудалтай ш намайг ойлгоод өгөөч л гэж нөгөө нь яагаад хэлбэр гэж юу бас би бол хараад байгаа. Миний одоо мэржлийн зүгээс бол. Одоо сэтгэл бид нэг сэтгэл гутарч лээсэн юм л та. Тэг ер нь нэг ямар мэдрэмж вэ гэдгийг бас мэднэ. Тэгээд одоо за хүмүүс ингээд нэг жоохон даавн болохоор ч юм уу би ингээд жоохон сэтгэл готралтай байгаа шүү надруу бити холбогдорой ч гэдэм үү тий. Яг биэлдэг тийм л та. Тэгээд нөгөө нэг энэ одоо юу гэдэг нь те хүн өөрийгөө ингээд жоохон готрах гэдэг байна гэдгийг мэдэж ингээд идэх юм уу эсвэл одоо бас нөгөө төрийн барих ч гэдэм үү те жоохон юмнаас зай авмаар зүгээр тийм санагдах хэцүү болох одоо энийгээ бас одоо өөрөө шууд сэтгэл гутрал гэдэг тэр хүн тэмдэг рүү өөрөө яачаад байна уншилчаад байна уу эсвэл үнэхээр яг тэр хүн тийм байж болох уу? За сэтгэл гутрал одоо depression те major depression гэдэг ч юм уу одоо энэ нэмгийг гэж ярих юм бол дээдл магадгүй одоо сарын хугацаанд те тэр хүн өдөр болгон ингээд гонигтай юу ч химээргүй те хүнтэй харьцмааргүй ганцаараа баймаар зарим хүмүүст бол ингээд аяг ус аваад ингээд авахт хүн санагддаг гэж байгаа байхгүй тэр мэдрэмж юу ч химээргүй тэр нэрэл үнэхээр сэтгэл гутрал гэдэг зүйл ер нь бол тодорхой үе шаттайгаар явагддаг эхлээд хүн стрессийн байдалтай тэр тулгымцсан асуудалтайгаа нэлээд удаан хугацаанд тэмцэн тэрнээ санаа зовно их удаан санаа зовхоор хүн ингээд мэдрэлийн ядаргаанд орно тэгээд явж тэр хүний тарих өөрийнхөө одоо энэ нийтэсүүдийг за одоо болно гэдээ унтрааж галбар байхгүй сэтгэл готрол бол одоо тэмцэхэ болоод унтраачж байгаа юм уу те
одоо тийм унтраагаад одоо тэр бүх үйл ажиллагаа зогсоож гэнэ гэсэн үг. Тэгэхээр хүний одоо тархийг одоо MRI-гаар ч юм уу тэр юугаар харахад үйл ажиллагааны MRI-гаар харахад тэр идэвхжлэлтийн хэсгүүд маш бага байдаг. Тийм. Бүр физикли юм биш үү бүр тийм. Дааврын төвшөнд ээж болно, үйл ажиллагааны төвшөнд ээж болно. Ямар нэг байдлаар тэр тарих өөрийгөө унтраахаас одоо унтраах гэх юм бол үйл ажиллагаа нэлээд бага одоо юунд авчиж гэнэ гэсэн. Яг унтраах гэдэг бол бас яг оновчтой за зарим хэсгүүд унтраах ч юм уу тэгж хэлж болох. Яг бүрэн унтраах гэдэг бол арай өөр. Клиник хөгөлч юм арай өөр юм авчин ер нь бол маш сайн ойлгогдож байна л да. Яагаад гэвэл зүгээр энгийн зүйлийг үнэхээр одоо босоод нараалуу уцаар ярьчихъя гэд энэ айгу энгийн зүйл шүү дээ хүн те. Үнэхээр тэр давааг давж чаддгүй байхгүй те. Яагаад давж чадахгүй байгаа юм бэ те. Бүр цаанаасаа нэг юм унтарсан юм шиг тэгдэг санагддээ шүү нэрээ. За хоёлаа нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулаад өргөжлүүлье. Тэгээд бас олон сонирхолтой нэг анх удаа сонсч байгаа зүйлүүдийг ярьж байна. Далаа цэрэндээ их баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай Target Energy одоо энержи ундаа байгаамаа. Одоо би бол жишээлбэл нөгөө энержи ундаануудыг бас төдийл ууж чаддгүй байхгүй те. Үнэрнээс нь бол тийм үү ингээд нэг тийм таагүй байдаг. За энэ ундаа бол уугаад би айгу бороогоор авч ирсэн юм. Ямар гоё амттай юм бэ те. Одоо яг миний энэ барьж байгаа пич амттай тоорын амттай энэ бол надад одоо маш аятайхан санагддаг. Одоо нэг яг ажиллаа эхлүүлээд нэг анхаарал төвлөрөх шаардлагатай үедээ те нэг жоохон ингээд нэг ятаргаа нойрмогл ч юм уу тийм зүйл төрөөд байх юм бол энийг уучаар маш гоё анхаарлаа төвлөрөөд ингээд ажиллаа үр бүтээмжтэй ингэж хийдэг байдлаар би бол энийг ашигладаг. Сахар энэ төр одоо нөгөө яг нөгөө хүнийг сэргээдэг бодисуудыг бол агуулсан сахар, таврын бэвлэгийн витаминуудыг гуарана, гинсин гэх зэрэг одоо тий кофеин дагуулгадаг кофеин одоо байдаг юм уу зэргийг бол мэдээж агуулсан болоод одоо хүнийг сэргэх байгаа. Тэгээ та бүхэн маань хэрвээ бас энэ ундааг ууж үзээгүй бол аваад ууж үзээ те яг ажиллаа хийхдээ юм төлөвлөртөө хэрэглээд үзээрэй. За номингийн бүх салбар дэлгүүрүүд, орон нутгийн салбарууд, Care for CU, M-Mart-ийн салбаруудаар одоо худалдаалагдж байгаа. Тэгээд танд одоо ажиллаа үр бүтээмжтэй явуулахад нэмэр тус болно гэдэгт итгэлтэй байна. За нэвтрүүлгийнхаа ивент итгэгч Target Energy Drink-тэй маш их баярлалаа. За яг одоо бас лайв үзэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Булган Ганбат Огийн маань байна. Батуу төвшин борхцоо булчирхайн үүргийг ашигтай давуу талыг тайлбарлаж өгөөч. За бүх сайхан их хоёр өдрийн мэнд гэсэн байна. За би бас тийм зочныхоо бас яг ярих гэсэн зүйлүүдийг тий бэлдэж ирсэн шин сонирхолтой зүйлүүдийг бас яриулахгүй өнгөрүүлчихүү дээ гэж бас их санаа зовдсон. Ааха. За ер нь бол ерөөдөө гол point руу бол орцсон. Тэ сэтгэл хөдлөл энэ төлөж явах хэрэгтэй байна гэдэг зүйл гол point нэр нь бол байгаа. Тэгэхээр бид нөгөө яагаад энэ сэтгэлийн хөдлөл нэг одоо юу нэрэ гацаад байна гэдэг асуудал. Тэ өөрөөрөө буруутгах байгаа бодлоод шүмжилж байгаа одоо хүний дотор self criticism гэх юм уу те дотоод шүмжилдэг тэр аппарат байдаг. За энэ магадгүй одоо бага ахт нь одоо аав ээж нь аль нэг нь одоо маш их шүүмжилдэг чи тэр чин болохгүй энэ ч болохгүй чи инээсэл болдог ингэдэг гэд тэр дуу хоолой явж өөрийнх нь дуу хоолой олчдаг. Self criticism гэдэг бол тэр дотоод дуу хоолой тэр гаднаас сонсч байсан юм өөрийг нь байнга ингэ шүүмжилж яадаг болчдөг. Тэр сэтгэлийн хөдлөн гэдэг зүйл бол уг нь бол намайг нь ойлгоод өгөөч тий. Гол нь намайг ойлгоод төлөв зөвшөөрөөд өгөөч. Би үн зөв юм хийж байгаа шүү дээ гэдгийг л илэрхийлэхтэй тэрийг хүлээгээд авчих юм бол тэр дотоод хөвгт гэдэг юм уу тэр сэтгэлийн хөдлөл гэдэг зүйл үг нь бол happy болох гэдэг байгаа байхгүй. Хүний одоо дотоод хөвгт гэдэг бол хүний хамгийн цагаан хэсэг, хамгийн хүүхд одоо хүүхд шиг хамгийн одоо гэгэн, хамгийн их аз жаргалтай тий хамгийн гой дурсамжтай тэр хэсэг. Тэр хэсэг амьдралын шүүлтөргүй хэсэг тэр хэсэг хамгийн түрүүнд цагаан хэсэг хамгийн түрүүнд гэмтдэг. Гадны янз янзын тийм таагүй юмнууд те таагүй дурсамжууд хамгийн их гэмтэж байгаа тэр зүйл бол уг нь бол дотоод хөвгт байгаа байхгүй. Тэгээ нөө дотоод хөвгт маань уурлаад эхэлдэг, зөрүүдлээд эхэлдэг те. Намааг юу н яагаад ингэж ингэчээд юм бэ те. Тэ. Тэр дотоод хөвгтийн бас өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ байна шүү дээ те. Одоо Италид гэх юм бол эмоц илэрхийлэх байдал бол айгүй өндөр шүү дээ те.
талах ингээл эхлэх юм бол тэр хүн ингээл эмоцол Body илэрхийлж. language-наас ахуулаад те биеийн хэмжнээс ахуулаад хүртэл бүрэн дүрийг илэрхийлж штэ. Тий. Би Японд ер нь бол бас сонсч байсан. Ер нь бол нийгмийн нөгөө морал ёсортхон тэр юу өндөр болохоор хүмүүс тэр болгон бас өөрийн жинхэнэ одоо тэр рав те тэр түүхий одоо сэтгэлийн хөдөлгөөнийг бас илэрхийлж чадахгүй яваад байдаг. Тэр сэтгэлийн хөдөлгөөн ингээд дарагдах те илэрхийлэхдэггүй байх, хүлээн зөвшөөрөхдөггүй байх гэдэг нь өөрөө сэтгэл зүйн асуудал үүсэх гол нөгөө нэг түлхэс тэр гацаад байгаа тэр юу чинь тэнд өсөд байгаа байхгүй. Наад дээр чиг асуудал эхэлж байна те. За бид нар сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэх ёстой юм байна. Гэтэл одоо илэрхийлээд байвал тэнд хэрүүл уруул үүсэх гээд байна. Бид нар нийгэмдээ амьдрахдаа одоо баг зүүж амьдрахгүй бол болохгүй байна те. Би одоо ирж уулзснаад далаа зэрэг би чам дургу шүү. Хинээ чи тийм шүү те. Чи одоо айгу бүдүүлэг шүү гэл те. Хүмүүсийг тэгээд ивэл энэ ч одоо шууд би амьдрах аргагүй болно шүү дээ. Баггүй байх юм бол те. Баг зүүн гэдэг чи одоо бас нөгөө сэтгэл хөдлөлөө хаах ёстой нэг юм болоод байгаад байдаг. Гэтэл сэтгэл хөдлөлөө илэрхийлгээд байдаг. Илэрхийлэх юм уу яах? Тий. Одоо ийм үг гэдэг шүү дээ. Одоо ингээд дээр үед чинь одоо эрт үед гэх юм уу те хүмүүс бас ингээд зэрлэг байсан байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүс дунд ингээд чулуу шидэж хүний толтойгоо халахаас илүү тэр хараал хэлсэн хүн анхны одоо соёлд хүн байдаг гэж тийм одоо предиж хэлсэн үг гэдэг байхгүй. Ямар сайхан үг вэ? Тэр үг нь тэр сэтгэлийн хөдөлгөөнийг яг нийгмийн орчинд нөгөө нэг боломжтой хэлбэрээр илэрхийлэх хэрэгтэй. Тэгэхээр сайн маск гэдэг амар чухал ойлголтын талаар ярьж л тэ. Персона гэж бас байгаа тэ. Тэгэхээр маскыг бол бид нар 50% ашигладаг. Одоо би ч ашиглах боломжтой, та ч ашиглах боломжтой. Маскыг бол тодорхой хэмжээнд зүүж явах ёстой. Гэхдээ цаана бас тэр түүхийн сэтгэлийн хөдөлгөөн бас тэр зэрлэг гэх юм уу тэ. Тэр сэтгэлийн хөдөлгөөн бас тодорхой хэмжээгээр байж идэг. Тэгэхээр тэрийг бол 50% бид нар зохицуулж болно гэсэн санаа яваад байгаа байхгүй. 50% бас тэрийг бас жоохон ингээд гаргаж яахгүй бол одоо жишээ нь хүнд хэрэггүй сэтгэлийн хөдөлгөөн гэж байд юм болов уу? Юу байхгүй л бах тий. Одоо байх ёстой болол байж байгаа болов гэж бодож ин л та. Гэтэ нөгөө тэрийг зөвхөн одоо ашиглах үгүй юу л гэдэг байна л да тий. Одоо яг хөө экстрим дээр нь бодъё л да. Хүнийг алчхмаар санагдлаа гэж. Тэгэхээр одоо тий очиод алччих болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо үнэхээр тийм сэтгэл төрхийг өгөөсөхгүй шүү дээ. Бид нар одоо худлаа ярьсан өнөөдөр би бүдүүлэг юм ярьж байгаа юм сонсож байгаа боловч хүн болгонд нэг иймэрхүү мэдрэмж хүүхэд байх ч юм уу те төрж л байсан байна. Тий. Одоо нөгөө нэг илүү нөгөө нэг сөрөг гэж нэрлэдэг сэтгэлийн хөдөлгөөн л ороод байна те. Ер нь бол сэтгэлийн хөдөлгөөнийг эерэг болон сөрөг гэж ангиллах нь их талаасаа энэ бас жоохон өрөөсгөл хандлага гэж үздэг. Сэтгэлийн хөдөлгөөнийг нэг дараад эхэлдэг байхгүй хүн. Би ингээл ууртай байж болохгүй юм биш. Тэгвэл би уураа их сайн дарах контролдод эхэлдэг те. Тэнгууд нөгөө хүн нэг ууралж байгаа шүү дээ. Амар тийм сайхан найс хүн байгаад байдаг. Цаанаа нөгөө нэг зөрүүдлээд идэх тэр дотоод хөвгтийн тэр ууранд байж л юм гэсэн байхгүй. Тэгэхээр тэр юуг нийгмийн орчинд зөвөр илэрхийлэх гэдэг амар чухал юм байгаад байна л те. Болж игэл нөгөө нэг сэтгэлийн хөдөлгөөнийг жоохон багасгаж жагаад арай жоохон ритмийг багасгаж жагаад илэрхийлэх бас тийм опшн байж болно тий. Үнэхээр илэрхийлж болохгүй тийм сэтгэлийн хөдөлгөөн одоо тэр хүн одоо нас орч тийм үү эсвэл тийм байхгүй одоо шинэ угаашуудлаа илэрхийлж чадаагүй ч юм уу хэлж чадаагүй хүмүүс байдаг. Тийм сэтгэлийн хөдөлгөөнөөр бас сэтгэл залсчтай бас ингэж яаж болдог. Тэгэхээр тэр мэдрэмжийн сэтгэлийн хөдөлгөөнд яг илэрхийлэгдчих юм бол тэр хэрэгцээ нэг нь хангахтаад ёо одоо л нэг тий чөлөөлөгдлөө тий. Би ингээд дотроо ингээд буглаад байсан юм. Одоо гараад ирлээ. За болчлоо тоо гэж санаа авах шүү дээ тий. Энэ дээр хэвээр асуухад одоо бид нөгөө нэг янз бүрийн одоо жишээлбэл за би айгүй сонин жишээ авч байгаа шүү уучлаарай тий. Би одоо нэг зөнгөлсөн ч юм уу те нэг өвөөтэйг амьдэрдэг байлаа гэж бодъё л да. Нөгөө хүн маань ингээд дандаа одоо хүнийг шүүмжилж идэх ч юм уу дандаа нэг тулга тойрсон юм ярьж идэх ч юм уу те. Би түнх тэр хүнийг одоо ингээд бүр тархиндаа блоклоод за би энд хариу үйлдэл үзүүлэхгүй үзүүлээд байх юм бол тэр гэр оронд одоо хэрүүл орол болоод байна. Улам одоо гал хасаагаад байна. Би ингээд зүгээр л ингээд за энэ хүн маань хөөрхий настай хүн юм. Нэгэнт ийм хүн ингээд би тэгж
шууд ингээ хаалга хаачээ. Тэгээд намайг одоо шүмжилж байсан ч яаж байсан ч би ерөөсөө яахчгүй л бай. Энэ нь ерөөсөө одоо зөв шийдэл юм байна. Гэтэл би дотроо бас бохомдсон шүү дээ хүн юм чинь те. Тэгээд энийгээ би очоод хин нэгэн найзтай ингээд хүнд бас юмаа ярина гэдэг чинь айгүй хэцүү байдаг те. Дараа нь тэр маань ингээд миний нууц болж эргэж хувирж байгаа. Миний эмзэг байдал болж одоо эргэж бууж байгаа те. Тэгэхээр хүнд ярилцсныгаа би хөнгөрлөө гэж тухайн үедээ бодсон ч гэсэн дараа нь тэмээ ярьч юу эн чи миний айгүй эмзэг юм байсан юм байна штэ. Одоо гэдэг ч юм уу ийм зүйл. Гэтэ хүнд ярих гэдэг зүйл нь ер нь бас хэр зөвийн хоёр тэгвэл би үнэхээр ингэж харилцаж болохгүй байгаа. Одоо ингээд яг ийм нийгмийн түвшинд тодорхой түвшинд ингэж хурж харилцаж чадахгүй байгаа тэр их бохомдоо хүн байдаг юм уу те. Тэнтэй ингээд шууд хаалт хийх нь бас хэр зөв бэ? Би зүгээр тэр хүнтэй яриад ойлголцохгүй юм байна те. Одоо тэр хүний одоо нөхөр нь ээж болно, хин нэгний хамаатан байж болно, хатам ээж одоо те аав нь ээж болно шүү дээ. Тийм. Би сая зүгээр жишээ авсан шүү. Би ямар ч тийм хүмүүнтэй хамт амьдэрдэг шүү. За заах би одоо саний кейс гэдээ бодож байгаа бас. Зөв тийм. Саний кейсээр бол одоо жишээ нь оюунжуулах гэдэг одоо хамгааллын механизмыг ашиглаж байна те. Тэр юу гэж ойлгох гэдэг шүү дээ. Одоо тэр асуудлыг ингээл энэ хүмүүс маань ингээд одоо настай хүн энийгээд залуу байхдаа ингэдэгээс ингээд тэр ингээд тэр сэтгэл зүйн тэр стрессийг оюунжуулаад байгаа хөөхгүй. Одоо ойлгох гэдэг нь гэсэн. За энийг болгоод нэг төрлийн одоо дефенс механизм буюу хамгаалтын. Одоо тэрийг ингээд өөрийнхөө сэтгэл зүй бас шууд гэмтээч болохгүй шүү дээ. Тэр үг шууд ингээд эсвэл реакцаа тавьж бас болохгүй нэ. Тэнгуут тэр сэтгэлийн одоо стрессийг оюунжуулж байгаа хөөхгүй. Тэр энергийг яг оюунжуулах гэдэг энерги рүү шилжүүлж гэнэ гэсэн үг. Тэглээгээд энэ бас нэг далд юмнууд нь бас ингээд хориглогдно гэсэн үг л дээ. Тэгэхээр нэг айхтар үг гэдэг чинь илэрхийлэгтэй үсгэлтлийн хөдөлгөөн эзээч өгтгүү гэдэг үг гэдэг тийм. Тэгэхээр тэр сэтгэлийн хөдөлгөөнд эзээ нэгэн цагт бас ингээд өөрийгөө илэрхийлэх тэр цаг хугацаа бас хүлээгээд доошоогоо харагдчихэд. Авилтай. Тийм. Тэгэхээр тэрийг бас бага хэмжээгээр ч бас хамаагүй тийм. Илэрхийлж явах хэрэгтэй. Ер нь бол сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмжийг илэрхийлэхдээ бас нэг уг нь бол ямаа хэлээд ингээд ярилцаа тайвширчмаар байдаг. Тэнгуут хүмүүс нууц хадгалах гэдэг юм. За энэ бол бас их одоо нэлээ хэцүү одоо гэх юм уу. Тэр хүмүүс зарим хүмүүс ам захтаад ингээл яа энийг ингээл тэр одоо хов гэдэг ч юм уу энэ нөгөө нэг сармчин байж байгаа хүн өссөн цагаас хойш нөгөө нэг над нэг юм хов байна те. Ийм мэдээлэл байна. Нөгөө нь зарж нөгөө нэг exchange хийж те. За тэгвэл би чинь одоо нөгөө өчн сонсоё гэх тэр мэдээллийг ингээд яадаг. Хүн төрөлхийн тийм одоо заавал инстинкт юм байдаг. Тэгэхээр нөгөө нэг бас таны хэлдгээр сайн нөгөө султаал гэдэг ч юм уу одоо өөрийнхөө нөгөө нэг хадгалж явах өстой хувийн мэдээлэл privacy гэдэг юм байна тийм. Тэрийг хитэх задлаад байх нь эргээд нөгөө нэг бас сөрөг үр дагаврыг авч боломжтой. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг барууны оронд ч юм уу эсвэл Австралид ч юм уу тийм сэтгцэн эрүүл мэнд өндөр өгчсөн оронд хүн ингээд асуудалгүй байсан ч гэсэн сэтгэл засалчтай ингээд тэр мэдрэмжүүдийг уг нь бол бид нар заавал сэтгцэн асуудалтай болсон тийм сэтгэл зүйн асуудалтай болсон хойноос нь нэмжлэхээс илүү болж өгвөл тэрийг нэг эмгэгшүүлэхгүйгээр уг нь бол засаад явал зүгээр гэсэн үг байна. Зөв. Тэгэл одоо сэтгэл засалч нар одоо тий тэр гадны оронд одоо юу гэдэг нэг хувийн өсчөнтэй байдаг гэдэг шиг нэг хуульч, нэг сэтгэл засалч, нэг өсчөнтэй байдаг гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол тий. Сэтгэл засалч нь бас өөрөө. Тий. Сэтгэл засалчтэй хоёр өөр тий. За хоёлаа бас нууцын тухай ярмаар санагдлаа л та. Нууц гэж байхгүй. Цаг хугацаа түүнийг бол заавал задалдаг гэдэг байгаа юм тий. Хүний ер нь зүгээр нөгөө сэтгэл зүйн үднэс ч юм уу ярахад тэг юмыг одоо тэгж одоо хөтлөө хадгалдаг ч юм уу тий. Нууц ер нь хадгалах тийм одоо дадал зуршил гэх юм уу юу гэх юм нууц хадгалах тийм боломжтой байдаг юм уу? Одоо мэрэгжлийн зүгээс суугаад байгаа шиг байна тий. За тий ер нь. За тэгж ойлгоо тий. Ерөөхдөө бол одоо хүний дүрэг гэж бас байдаг. Одоо та одоо жишээ нь одоо таны өтлөгч тий бас нэг өтлөгч урнаа гэдэг нэм дүр байна тий. Өтлөгч үү? Хөтлөгч. За уучлаарай. Зүгээр. Хөтлөгч. За надад бол сэтгэл засалч талаацсан гэдэг нэг дүр байна тий. За би тэр дүрийг яг өөрийнхөө мэрэгжилтэд ашиглана. Мэрэгжилтэд ашиглаад хүнд нэг цаг 2 цаг тий 3 цаг ч юм уу зөвлөө өгөөд тэр дүрээ ашиглалаа. Тэнгууд дараа нь би тэр юуныхаа дараа дүрийг тайлна гэсэн үг байхгүй.
тэр талаасаар одоо байхгүй болчихно гэсэн. Одоо өөр нөгөө юугаа дуудаж байна гэсэн. Өөрийгөө дуудаж байна гэсэн. Тэгэхээр тэр нөгөө нэг тэр хувийн мэдээллүүд тэр дүртэйгээ хамт ирэхэд бол хадгалагдаж байгаа гэж. Миний хувьд бол тэгэж яадаг ойлгодог. Тэр шинэ одоо субъектив холбоотой хүмүүс зөвлөө өгдөг байхгүй. Өгдөггүй. Одоо би өөрийнхөө таньдаг хүмүүс зөвлөө өгдөг. Одоо би одоо юу гэдэг ахтаа ч юм уу те ээжтэй ч юм ихчтэй ингэ сууснаа гэл одоо ингээл тийг зөвлөө өгөхгүй гэсэн үг байхгүй. Яагаад гэх юм бол энэ ёс зүйн хувьд ирэхэд бол хориотой зүйл. Нөгөө талаас би нөгөө өөрийнхөө нөгөө сэтгэл засалчийнхаа тэр нөгөө нэг юунда хүрч чадахгүй гэсэн үг. Тэр одоо дүрдээ сайн орж чадахгүй гэсэн. Нөгөө хүн маань намайг сэтгэл залц гэж хүлээж авахгүй гэсэн үг. Ховын дээр хараад байдаг. Тийм. Тэгэхээр зарим зүйлүүд нь бас тэр хүнд бас эмзэг тусч болно шүү дээ. Тэр хувийн одоо субъектив холбоотой болохоор. Тийм болохоор ирэхэд бол субъектив харилцаатай хүнд бол зөвлөөх юм бол бараг хориотой байдаг. Тэр үл ер нь л тимий гэсэн үг. Би харин сонсч байсан юм. Жишээлбэл ямар нэгэн байдлаар одоо холбоо сүлбэтэй найзын найз сэтгэл зүйч ч юм уу те ингэж ах нь айгаа бас буруу идэг гэх тэгээд ит юм билээ. Тэгээд нөгөө хүн амьдралыг мэдж идэг ч юм уу эсвэл одоо дараа нь одоо найзтай маань ямар нэг байдлаар тэр одоо миний тухай яриа болох ч юм бэлүү ч гэдэг юм уу те харин тэгэл идэг юм билээ л те. Гэхдээ ер нь бол мэрэгжлийн хувьд бол ер нь тухайн хүний нууцыг тэгэл хадгалах нь эсвэл мартна гэдэг ч юм уу тийм процесс руу орно. Ягаад гэх юм бол тэр хил хязгаар заавал ингэж байж ах хэвээр. Бордер байх хэвээр. Миний асуултыг таны мэрэгжилтэй холбоотой бол явцсан байж та нэрээ. Тийм. Таалах нууц бол хадгалах гэдэг айдлаар нь асуусан юм уу тий? Би болохоор яг зүгээр л нөгөө хүмүүсийн хоорондох одоо хүнд одоо бид нар сэтгэл хөдлөлийг илэрхийлэх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо хин нэгэнд одоо яриад хамаг нууцаад дэлгээд байх хэрэгтэй юм уу? Одоо жишээлбэл за би дахиад экстрим жишээ авъя. Зүгээр энгийн жишээ авахаар нэг сонь тий. За би одоо нэг эрэгтэй хүнийг харж одоо тий одоо янз бүр бол самганж тийм үү. Тэгчээ тэрийгээ би ганцхан өөртөө ингэ байгаад тахаар айгүй хэцүү байгаад тэрийгээ би одоо ингээд хүнд ярьчихаар уг нь тэр чинь ярьж болохгүй юм байлаа гэж бодъё л та тий. Тэгтэл тэр нууц чинь ингээд дараа нь заавал одоо би жишээл ингэж боддог байхгүй юу. Нууц бол ийм хугацаатай байдаг болов уу? Би өөрөө ч гэсэн хүмүүсийн нууцыг задлж байгаа. Бид нэр хүнтэй ярихдаа найз настай хинт ч хэлэхгүй гэд хоорондоо ярьсан ирнэ. Энэ 1-2 жилийн дараа ч юм уу те 3 жилийн дараа ч юм уу тэгэхэд нэрээ тэгжсэн шүү дээ гэд нэг хоорондоо найзлахаа бүр болцсныхоо дараа ч юм уу те эсвэл одоо бүр ингэж удаан нэг хэсэг хугацааны дараа тэр бүхэн ингэж задардаг юм биш үү л гэж юу н асуугаад байгаа. Ер нь тий. Одоо энэ мэдээллийн хүн бараг 48 цаг хадгалах багтаамжтай ч гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр тэр юуг нөгөө нэг яаж нөгөө нэг тухайн хүн тэр мэдээллийг яаж нэг боловсруулж байгаас шалтгаална л да. Инпут байгаа бол ерөөд бол аутпут байна гэсэн үг тий. Өгөгдөл байх юм бол тухайн юмыг боловсруулад гаргалт байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэнд дунд нь яаж боловсруулалт хийж байгаас шалтгаална гэж бодож байна. Одоо таны мэдхээ судлаач энэс бол та бүхэн маань тэр нууцыг яаж тесч төвчж тэгж хадгалж одоо та нар бол задлтгүй тийм үү? Задлтгүй юм байна. Яаж тэгдэг вэ? Одоо тэн дээр одоо сургалт ордог уу те? Би бол хүний нууцыг хадгалах одоо магадгүй 3 жилийн дараа тэр айгүй хэцүү гэдгийг би мэдчихэж байгаа байхгүй юу те? Бид нар бүгдээрэнд нь хин нэгэн хүнийхээ хизээ задлахгүй юм шүү гэсэн нууцыг задлчихсан тийм одоо ичвтер явдлууд бол тохиолж л байсан баг. Гэтэл яг мэржлийн хүмүүсийн хувьд энэ яг яадаг зүгээр сонирхолтой санагдаад тий. За бас нэлээд хэцүү асуулт байна тий. За би бол энийг бол ер нь бол хүний ухамсарын хориг гэж бас байдаг байхгүй. Ухамсарын хориг гэдэг бол тодорхой мэдээллүүдийг ингээд заавал яаж авах хэрэгтэй тий. Нууцлж авах хэрэгтэй. Эндээс цаашаага тий. Одоо магадгүй би сэтгэл хөдлөлийн ярьлагт энээс цаашаага би болохгүй текст тийм хориг байдаг. Тэр хориг нь ерөөдөө тэр юуг одоо ингээд зааглаад байх боломжтой гэсэн үг. Магадгүй одоо тэр ухамсарын хориг алдагдах тийм шалтгаан ч юм уу тийм нөхцөл байдал руу орсон тохиолдол гэхээс биш. Гэтэ ер нь бол тэрийн нөгөө нэг заавал нөгөө нэг задлах сэтэл байж ижил ирэхэд бол задлах гэсэн үг шүү дээ. Энийг ингээл яачихсан гэдэг. Тэр сэтэл нь байхгүй бол ер нь үл яахгүй гэсэн үг тийм ээ. Задлахгүй гэсэн. Хүний онцлогтой хамаатай байж болох уу? Яг эмчнэрийн хувьд бол байж болно. Тэ одоо шинэ ер нь бол амбиверт байхыг шаарддаг л та. Манай мэрэгжлийн онцлог бол. Тэр нь өсвөл. Амбиверт буюу одоо холимог, экстраверт юм шиг тий. Эсвэл ингээд интроверт буюу дотгоч байгаа чиглэсэн юм шиг хоёр талын тийм ажил хийдэг гэсэн үг байхгүй. Ярьслахаа магадгүй 60-70% нь сонсоод
Тэгээд тэн дээр боловсруулаад ийм байна гэж хоорондоо ярилцах. Тэрнээс дан сонсоод байдаг хүн бол бас их хэцүү. Бас ингэж ярьж их яриад байдаг хүн бол хүнийг бас сонсч чадахгүй гэдэг ч юм уу те. Тэр нөгөө нэг тэнцвэртэй байх хэрэгтэй. Гол нь бол үг нь бол эмпати юу байх хэрэгтэй л доо. Эмпати юу тэр хүний нэг зовлон жаргалыг мэдрэх чадвар тий. Хүүтэн нөгөө нэг тийм рационал байж болох гэсэн үг байхгүй. Тэр хүний зовлон жаргалыг ингээд ойлгож байгаа мэдрэх зүр сэтгэлээр яддаг холбогдож рапорт үүсгэх. Тэр аягүй чухал. Зарим хүмүүс бол аягүй хүүтэн хүнд хүмүүс бол бас жоох хэцүү гэх юм уу зарим талаараа. Эмпати төрөлхийн байдаг уу? Хүнд сууж болдог уу? Эмпатиг бол ер нь бол төрөлхийн гэж ойлгож байна. Энийг болохоор яаж баталсан бэхээр манай Итали scientist одоо эрдэмтэн одоо нэр тарих судлаач тийм одоо Итали scientist байдаг. Тэр хүн болохоор одоо хүний тухны ойролцоо mirror neuron буюу толин нейрон гэдэг юмыг илрүүлсэн байдаг. Тэгэхээр толин нейрон гэдэг нь болохоор бидний хүний сэтгэлийн хөдөлгөөнийг хараад ойлгоод тэр мэдрэх чадрыг илээд байгаа байхгүй. Тэ? Одоо би энэ гараа ингээд тодорхой хэмжээний байрлал авлаа гэх нөгөө маань дуурайж хийж гинүү те. Тэр хийж явах юм бол тэр хүнд эмпати байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг хүн төрлөхөөс байдаг гэхдээ энийг хөгжүүлдэг гэсэн үг. Хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм байна. За, нэвтрүүлгийнхаа төгсгөлд өнөөдөр бит хоёр сэтгэл хөдлөлийн тухай ярьж байгаа. Үүн дээр би бас нэгэн экстрем жишээг зүгээр бодож олоход хүүхдийг зодохгүй хүмүүжүүлэх. Хүүхд хүмүүжил дээр одоо юу гэдэг нь хүүхдийг зодох бол хориотой байдаг. Гэтэл манай Монгол уламжлалт бол одоо манай үеийнхэнд ер нь зодуулж нүдүүлээгүй хүн ер нь цөөхөн те. Одооноос бол бас өөр болж байна. Тэгээд одоо нэг юм яриа хүүхдийг зодохгүй хүмүүжүүлэх юм боломж байхгүй гэдэг нэг юм хоёр төрлийн эцэг эхчүүд одоо хоёр хуваагдаад байдаг юм уу те. Хаяа эн чин цодлгүй байдаг юу гэсэн хүүхдийг одоо баг дээрээс нь л ингэж хүмүүжүүлж авахгүй бол гэдэг. Тэгвэл одоо би жишээлбэл те хүүхдтэйгээ орилж хашгирсан, ууралсан, бухимдсан тийм хандлагыг гэр орныхоо орчинд хизээж гарахгүй юм шүү гэж ухамсартайгаар одоо өөрийгөө ингэж нэг ингэдэг. Тэгээд зарим хүмүүс болохоор хүүхд яриа дураараа болоод байна уу те юу нэг сайхан ингээд авчаач гэдэг ч юм уу те. Ер нь зүгээр одоо гадны хүмүүс гэртээ ганцаараа ч гэдэм юм кинон дээр хүүхдэд зодож нүдэд байгаа юм бол харагддаггүй те. Би боломж байгаа гэж бодож байна. Би асуудлаа. Хүүхд одоо бие махбодын стрессийг хүлээж авах байдал том үнэхээс маш их ялгаатай. Тэр стрессийг 4-5 дахин одоо магадгүй те их хүчтэйгээр хүлээж авдаг. Тэр бие махбодын өвдөлтөд арилдаггүй удаан хугацаанд үргэлжилдэг. Энэ нэгээд тухайн хүүхдийн нөгөө нэг лимбик систем, сэтгэл хөдлөлийн тарих гэдэг ч юм уу. Тэрийг удаан хугацаанд тэр аюулын тохиолдол байлгана гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүүхдийг нөгөө нэг те зодож нүдээд хүчрхийлээд байна гэдэг нь явандаа тэр хүүхд сэтгэл төвшлийн тийм суурьсэлтэй болно гэсэн үг. Төвчмтгий болно гэсэн үг. Тэгэхээр энэ зодож одоо энэ хүчрхийллийн аргаар энэ хүүхдийг хүмүүжлэх энэ арга нь тухайн хүүхдийн сэтгцэн эрүүл мэндээр төлөгдөнө. Магадгүй энэ дараа чи одоо нэг хэцгийн одоо харилцаа гэдэг ч юм уу энэ нөгөө нэг тэн дээр бас ингээд комплект асуудлууд үүснэ гэсэн үг байхгүй. Тийм болохоор хүчрхийллийн аргаар хүүхдийг өсгөх бол ер нь хамгийн буруу. Ашигтай тал байгаа юу? Ашигтай тал нь яг тухайн богино хугацааны reward тэ богино хугацааны ашиг байж болох юм. Одоо жишээ нь бүр зарим одоо хүмүүсийг хүүхдээ өөлөө тахтан цодоод байдаг шүү дээ тэ. Тэр хүүхдэд юу сууж байгаа гэхээр тэр бол нөгөө нэг сурсан сэтгэлийн хөдөлгөөний хариу урдл гэж нэрлэдэг л тэ. Өөрөөр одоо тэ. Энэ болохоор юу гэсэн үг гэхээр тэр хүүхдийг өөлөө тахтан цодоод байна гэдэг нь болохоор тэр хүүхд өөрөө дараа нь тэр хүүхд яг тухайн үедээ ингээд ойлгохоо болчих тэ. Тэгээд ингээд ямар ч тийм эмоц болоод тэгээд ийм тийм байдалд орох хэдий ч дараа нь тэр хүүхд өөр сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж чадгаа шүү дээ. Тэр нөгөө нэг ойлгох гэж чинь бас ингээд сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тэн дээр нь дахиад блок гарч ирээд тэг энэ нөгөө нэг энэ зүйлийг дахиад сэтгэл засалж юм шүү дээ. Ингээд ярилцж яаж тэр мэдрэмжийг чөлөөлж яаж тэ тэр заан үлээ дахиад суулгах тийм ажил гардаг гэсэн үг. Хүүхэд тэгээд дураараа байгаад байвал яах вэ? Дураараа байна гэдэг нь өөрөө бас яг юу гэсэн ч үгүй юм те. Ер нь бол ярилцах хэрэгтэй.
Европт бол угаасаа тийм байдаг шүү дээ. Европт бол хүүхдийг бол тэгж стресстүүлээд, зодж үдээд эсвэл одоо тэгээд байдгүй. Шийтгэлтэй өөр хэлбэрүүд бас байж болно. Тэ? Байж болно. Одоо жишээ нь одоо хүмүүжлийн өөр аргууд байж болно гэсэн үг байхгүй одоо өөр юм хэлэгдэх ч юм уу эсвэл зарим нэг нь хасдаг ч юм уу те. Тэр бол тухайн гэр бүлийн одоо үйл холбоотой. Гэхдээ шийтгэлийг заавал хүчрхийл байх албагүй л гэсэн гол санаа байгаа байхгүй. Ер нь миний одоо яг ойлгож байгаа зүйл бол сэтгэл хөдлөлөө хэн чадна гэдэг бол одоо насан турсан хүний одоо шинж тий одоо уураа хүрхэр хүүхдээ зодоод байхгүй байх насан турсан төлөвсөн хүний шинж одоо сэтгэл хөдлөлөө шууд гаргаад байх юм бол тэр одоо хүүхдэрээ гэдэг юм уу төлөвшөөгүй гэдэг юм уу тийм зүйл гэхдээ тэрийг илэрхийлж явах учраас юм чинь нөгөө нэг ингэж болохгүй тэгж болно гэж нөгөө нэг ийм амархан биш бас тий ингэж нэг нарийн нюанстай одоо учир занцантай л холбож гаргах хэрэгтэй байна. Ер нь тий одоо сэтгэл хөдлөлийн чадвар гэдэг бол хүний амьдралд одоо хамгийн одоо сайн сурах ёстой чадваруудын нэг. Одоо хүний амьдралд одоо амжилттай байх гэсэн 80% тий сэтгэл хөдлөлийн чадвараас нь шалтгаална гэж үздэг тий. Монголчуудын хувьд бол ерөнхийдөө бол хүүхдийг айгүйх нь IQ дээр нийлэх төлөвлөрөд байдаг тий. Intelligent quotient гэдэг чинь тий. Хит их IQ дээр төлөвлөрөх нь эргээд сэтгэл хөдлөлийн чадвар нь бас буурах тийм байдал руу ордог. Тэгэхээр энэ нийгмийн орчинд тий хамт олонд орж байж, найз нөхдөдтэй болж байж, тухайн ийм бас юм руу орж байж сэтгэл хөдлөлийн чадвар гэдэг зүйл бас ингээд хөгждөг, төлөвшдөг гэх юм тий. Янаас айгүй олон асуулт шинээр төрөөд байх юм аа. За нэг асуултыг асуугаад өчтрлөгөө өндөрлөө. За одоо сэтгэл хөдлөлөө илэрхийлэх үгүй юу те. Тэгвэл одоо хин нэгэн хүн ингээ хүнийг шохоорхлоо. Тийм хайр дурлалын мэдрэмж төрөөд байна те. Тэгээд энийг одоо тэгээд илэрхийлээд яваад байх юм уу? Одоо эн чинь бас хэд төрөн шүү дээ. Бас хэд хүн дээр ч юм уу те. Тэгээд хүн чинь жоо туршлага суудаг ч юм уу. Тэгээд ер нь энэ дээр зүгээр юу гэж бодож байна? Дур гэж юм байдаг. За. Тэ дурлах гэдэг үгний язгуур магадгүй дур бах тэ. Энийг болохоор одоо сэтгэл зүйд ийд гэж нэрлэдэг. Тэр антилэг хүсэл ямиг одоо бэлгийн нэрх ч юм уу эсвэл ингээд тэр зүйлийг авах тэр таашаалын мэдрэмж тэ. Энэ дур гэдэг мэдрэмж тодорхой хэмжээгээр хангагдчих хэвээр. Жишээ нь одоо би iPhone 17 за удамжинд явж байгаад олчлоо гэж тэ. Тэгэхээр миний ийд юу гэж хэлэх вэ гэхээр наад уцаа авчвал яасан юм тий. Тэ? Ачаас гоё утас шүү дээ, тэ? Тэнгуут одоо хүний супер одоо дээд бие гэдэг чинь нэлээд супер эго. Дээд бие хүүшээ болохгүй шүү дээ. Тэ энэ чинь хууль ус юм шүү дээ, тэ? За тэгвэл чи зааж авах гэдэг бол чи наач тэгвэл камер байвал яах вэ, тэ? Хүн амтаа харж байвал яах вэ? Болооч гэдэг. Нэг чөтгөр нэг нь болохоор одоо юу нэгаад шүү дээ. Сахиусан дээгэр. Тэнгуут дунд нь нөгөө нэг би гэдэг эго би гэдэг юм дунд нь шанална. Заах уу яах уу гэж шанална. Тэнгуут эгийн үгшиддэг гэж яаж хийж яагаад ийд өслийг биелүүлээ та. Тэгэх юм бол би ясаг аз жаргалтай болох гэдэг шүү дээ. За тэгвэл яг яад шиг бай те. Хүнд нь авиж дүгий. Тэгээ магадгүй одоо надад шагналж магадгүй. Дундын тэр одоо юу ордог гэсэн үг. Тэгэхээр тэр ийд буй тэр дур гэдэг юм нь бол тодорхой хэмжээнд бас хангагдчих хэвээр байхгүй. Одоо жишээ нь зарим хүмүүс ингэ тамхи татгаад байдаг те. Тамхи татгаад байдаг. Зарим хүмүүс юм сорж ингээд уух гад байдаг те. Арх уух гад байдаг гэдэг ч юм уу. Энэ амны дург юм чинь байдаг байхгүй юу? Хүүхд 1 нас хүртлээ дараа иж хөхөх хөстөө. Тэнгууд 10 сартаа гаргачдаг, 9 сартаа гаргачдаг. Тэр амны дург гэдэг юм хангахтаагүй амны бодлон гэдэг юм орчдөг. Тэр нэг хангахтаагүй дуруу яваад шүү дээ те. Тэнгууд тэр хүн насан туршаа тамхиар ч юм уу эсвэл архиар ч юм уу ямар тэр сорх үйлүүд яваад байна те. За. Тэгж нөхөх магадaltaй гэж бас тийм олон байдаг. Тэр тамхи татаад хүмүүс амны дур ингээд хангахтаагүй гэж бас ойлгож болно. Талаасаа. Тэгэхээр дур бол тодорхой хэмжээр бас хангах хэрэгтэй. Ер нь бол. Гэхдээ нийгмийн орчинд зөвшөөрөгдөх хэмжээнд тэр илэрхийлэгдэх. Тэгэхгүй бол бас ингээд түүхий одоо тийм одоо юугаар цэвэр сэтгэлгөөр нь тийш гарах бол бас дотоод хүүхдийнхаа хүслээр бас байж болохгүй байгаа тийм. За одоо бид нар ч нөгөө нийгэмд л амьдарч байгаа улсууд юм чинь үнэн одоо чанараас маань үл хамааран тэр нийгэмд зохицуулах нь одоо хамгийн ийм зөв одоо гэхдээ муухайгаар хэлэхэд бол ийм хүлээсэндээ
одоо нийгмийн хүлээс, нийгмийн тодорхой зарчим, тийм юмд одоо хамгийн зөв таарч амьдрсан хүн нь зөв хүн юм байна. Таны дотоод хүсэл бол тэ одоо ямар ч дэврүүн одоо ямар ч одоо байх бол болно. Тэр бол таны дотор үлдэх хэвээр байна. Тэрийг ихтэй мэдээж баг зэрэг одоо тэ боломж байвал бас тэ ингэж өөх хэрэгтэй байна тэ. Тэг боломж байвал тэ. Нийгмийн зөвшөөрөх хэмжээнд тэ. Тэгээд тэгж тараад байгаа. За маш их баярлалаа. Сонирхолтой байлаа. Тэгээд би бас нэвтрүүлэлт орохоор ингээд сонсоогүй зүйлээ сонсчихсан гэж бас их хүсдэг. Тэгээд бас яг тийм байлаа. Далаа цэрэндээ их баярлалаа. Студид сэтгэл засалж эмч, тарих танин мэдхийн судлаач минь сайхны далаа цэрэн хөтлөгч урнаа хоёр ажиллаа. За нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Target Energy Drink ивент тэтгэж ажиллаа. За нэвтрүүлэг маань Одмондор пэйж Одмондор радио 83.3 107 сонслогоор та бүхэндээ хүрлээ. Тэгээ маргаашийнхаа 3:60-аар иргэн уулзъя. Хамтаа үзэх сонсогч болон далаа цэрэндээ их баярлалаа. За танд баярлалаа.